За та бүхэн мэдж байгаа Монгол улс бол одоо нэг талаасаа бол үнэхээр сайхан одоо 90 оноос хойш бол бас хөгжиж байгаа. Ардчлалын буйнаар бол бас бид нар олон давуу талын юмтай болж байгаа. Жишээлбэл орон сууцтай болсон, машинтай болсон, за өөрийн гэсэн өмчтэй болсон, за тодорхой хэмжээгээр хамгаалах бас эрх үүргийг мэддэг болсон. За 90 оноос өмнө бас сайн юм байсан. За ямар сайн юм байсан бэ гэвэл иргэдэн боловсралтай хүнээ хүндэлдэг. Эргүүд тэнгүүд нь шар хадандаа бүртгэлтэй илүү дутуу энэ тэнд гарч орилж харалдаггүй. За эдийн засаг нь хэдийгээр муу байсан ч гэсэн ил одоо гэмт хэрэг хулгай ингэж одоо олон нийтэд гардаггүй байсан. За 90 оноос хойш уул уурхай маш хүчтэй явснаас хойш энэ одоо хөгжил дэвшилтэнд одоо нөлөөлсөн гэж хэлж болох хоёр хүчин зүйл байдаг. За эхнийх нь юу вэ гэх юм бол мэдээж тийм ээ энэ төр засгийн бас одоо 90 оноос хойш авсан за одоо альва улс төрийн намуудын зөв бодлого, зөв шийдвэрүүд нөлөөлсөн. Дандаа буруу байсан гэж бас үгүйсгмээр байна. За хоёрт нь мэдээж гадны хөрөнгө оруулалт, мөн сүүлийн үеийн дотоодын хөрөнгө оруулалтууд бол маш хүчтэй гарч ирсэн. Энэ олон барилга юугаар болсон юм? Энэ олон хүн ажилтай болох, олон хүн өнөөдөр амьдралтай болох, орд харьжтай болох, хаустай болох, за бидний шүүмжилдгээр одоо зайсанд газартай болох, байртай болох энэ болгонч нь бас л эдийн засгийн тэлэлттэй шууд холбоотой шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ улсын эдийн засгийг, улсын төсвийг бүрдүүлж байгаа хамгийн чухал одоо салбар болох уул уурхайн улс төржилт, уул уурхайн шантаажлал, уул уурхайн дээрэм, уул уурхайн чиглэлээр оруулсан хөрөнгө оруулагчдыг айлгах, сүрдүүлэх, дарамтлах, бүр цаашлаад гэмт хэрэгт оруулах, бүр гэмт хэрэгтэн болгох үйл ажиллагаа хэрэг сэтэрсэн байна. За та нар одоо ингэ бод. За яг уу Петрочайна гэдэг одоо хятадын компани Монголын газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Улсад өгсөн татвар, улсаас авсан тос янз бүрийн байдаг л байна. Тэгвэл Монгол улс хуультай, дүрмтэй. Тэнд нэг ажиллаж байгаа тэр одоо юу гэдгийг газар ухгаас огсож байгаа тэр нэг гадаадын иргэн, тэр хятад нь байна уу, монгол нь байна уу, орос нь байна уу, солонгос нь байна уу, польш нь байна уу, чех нь байна уу, үл хамааран удирдах ажил биш. Шийдвэр гаргадаггүй. Хөөхөө бас л тэр гэр орондоо амьдрал ахуйгаа авч явах гал гадаадад очиод тийм ээ газар шорооны ажил хийгээл явж байгаа л байлгүй дээ. Тэгсэн өнөөдөр нэг бичлэг хараад миний бүр огөөцс хүрсэн л дээ. Ер нь манай энэ шантааж гэж би нэрлээд байгаа шалтгааны үед зохион байгуулалттай, зорилго чиглэлтэй, урдаа барьдаг одоо юу гэдгийг одоо юу янз бүрийн одоо тийм төлөвлөгөөтэй арга барилтай явж байгаа гэж би хараад байгаа. Эмэгтэйчүүдээ өмнөө тавьчээ. Тэднийг ямар одоо юу гэдгийг ташуурдах юм биш, зодох юм биш. Цагдаа нь хүртэл хурж ирээд тийм ээ үсрээл одоо юу гэдгийг та болиол гэж хэлнэ үз. Барьж авал мөмнөөс минь барьлаа гэж хэлнэ. Түлхээд одоо юу гэдгийг холдуулах гэвэл хөх бүгцгийн минь базлаа гэж хэлнэ. Тийм учраас энэ цагдааг нь гүтгэхэд илүү амар. Захиргааны зөрчлөөс хаа холддгийг эрүүгээ хариуцлага хүлээхгүй юм чин гээд энийг бүр ингэ төлөвлөсөн байна гэж би хараад байгаа. Би олон жилийн олон үйл явдлууд дээр дүгнээд ийм зүйлүүд хийгээд байгаа. Монголд өнөөдөр зөвхөн гадны хөрөнгө оруулагчдыг айлгах, сүрдүүлэх, дарамтлах, эд хөрөнгийг булаахаасаа гадна дотоодын хөрөнгө оруулагчтай бүр аюултай болгож байгаа. За одоо та нар зүгээр жишээл ачид их ямар аргаар, ямар зорилгоор яаж тэр юмыг авсныг би мэдэхгүй. Хууль хяналтанд тогтооно үз. Гэтэл ачид ихт нь ерөөсөө
энэ улсад байж болохгүй, энэ үйлдвэрийг явуулж болохгүй, энэ бол элбэг дөржин юм, энэ тэр юм гэдэг хар маасыг хамаг байдгаар нь хөдөлгөөл эцэст нь юу гэвэл ачид ихийн тэр ажилдаг ажилчид нь өнөөдөр цаашдаа ажлын байран дээр дарамттай, айцтай, хөвцтэй. Мон полимет бас адилхан. Хэдэн жилийн өмнө юу боллоо мон полимет дээр? Эзнийг нь аваачаад шоронд хийгээл, ажилчдыг нь аваачиж ажилгүй болгоол, дансыг нь аваачиж хаагаал, дарам шахалтанд ороод, үр хүүхэд нь уйлаал, үйл явдал бол маш ширүүн болсон. Мэдж байгаа үстэй миний монголчуудаа. Өөр одоо тэгэл энэ Макл гин өөр одоо юу гэдэг ингээл алтны янз бүрийн компаниуд байна. Тэгэхээр энэ болгоны ард тэр нэг орилж байгаа хүнийг би буруудахгүй. Очоод чарлж байгаа хүмүүсийг буруудах. Харин энийг зориуд олж зохион байгуулж, бүтц бүрдлийг хийж, санхүүжилтийг гаргаж, зохион байгуулж үүнийг нь хаах гэж явж байгаа тэр үйлдэл. Энийх нь ард нь улс төрийн нэг хожоо олох гэсэн. Улс орноо нэг сүрүүлэх гэсэн. За, адаглаад энэ асуудлаас нь дамжуулж өөрсдөө зориуд одоо юу гэдгийг ард нийтийн дунд үүмэн самуу амар тайван байдал төр засгийн тогтворгүй байдлыг хүссэн. Тийм үйл явдлууд харагдаад байгаа. Өнөөдөр шатхууны хомсдлыг хараад сөрөг хүчнүүд би их бухимдсан. Та нар хэрвээ сонсож байгаа бол би маш олон лайв дээр энэ шатхуунычийн хомсдол дээр гадаадын хүчин зүйл байгаа үнэ. Оросд болсон дайн, Ормосын хоолойн асуудал олдоц муугааг үнэн. Гэхдээ дотооддоо яагаад Багдад 6 сарын нөөцтэй байхгүй яасан бэ? Нөөц нь байгаа юм чинь яавал гэжтэйгээд иргэд нь очоод заавал банкад үргэе. Ядч 7 хоног 50 амьдрыг гэж ингээд 10-20 км, 20-30 км очрлохгүй штэ гэд ярьж исэн. Гэхдээ одоо тэр асуудал өнгөрсөн. 2019 онд би ярьсан, 2021 онд би ярьсан, сая одоо би хэд хоногийн өмнө ярьсан. Тэгээ одоо яах вэ? Зарим хүмүүс намайг чи их хурлын гишүүн байж өөрөө ихгүй яасан гэдэг. Би их хурлын гишүүн биш шүү дээ. Би 2020 оноос хойш одоо бараг 6, 7, 8 жил би төр засгийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Би зүгээр л иргэнийхээ хувьд, өмгөөлөгчийн хувьд ажиллаа хийдэг. Тийм үстэй. Гэтэл өнөөдөр юу вэ гэх юм бол за ингээд нэг олдж байгаа нэг жоохон юмгаа өнөөдөр олон улсын нөхцөл байдал, Оросын нөхцөл байдал тэгээ одоо юу гэдгийг олдж байгаа юмнуудаа аль болох ард түмнээ бухимдуулахгүй, ажлын байрыг хаахгүй. Одоо ард түмэн монголчууд чинь цөөхүүлээ. Бүгдээрээ хэлцүүд буруугүй, бүлээн усааруугал хэрэггүй гэж буруутай этгээдээ өнөөдөр нүдийг хатгаж одоо үйл ажиллагааг нь одоо янз бүр болгож явахынхаа оронд за олдсон юмгаа бүгдээрээ олуулаад тэгш хуваая гэдэг ингээд 50 амгалан явангууд нь бухимдал дээр нь зориуд бухимдал үүсгэх гэж. Тэр галзуучууд очиод гадаадын иргэдийн биед халдаад тэдэнд АК-буу байсангүй л дээ. Хэрвээ АК-буу байсан бол толгой дээр нь АК-буу бариад аманд нь хар ачуул зүйлгээд гарт нь одоо юу гэдгийг тийм ээ нэг бичиг бариулсан бол тэр бол өнөөдөр юу гэдгийг исламын хөдөлгөөний одоо террористууд чиг харагдахаар байлаа. Ингэж болж байгаа юм уу? Энэ улсад хууль байдгүй юм уу? Дүрм журм байдгүй юм уу? Би цагдаагийн байгууллагынхаа найз нөхдүүд эдэнд би зөндөө хэлдэг. Та нар ажиллаа хийгээч. Та нар энэ тэр байгаа энэ галзуучуудаа болиулаач, зогцуулаач. Ганц хоёр лайв хийцэн, ганц хоёр юм бичсэн, ганц хоёр комент хийсэн хүмүүсийг барьж авал 461 тийчтгэл юм бэлээ. Энэ хүмүүсээ өнөөдөр ингэж эрүүгийн гэмт хэргийг үргэлжлүүлэн хийлгээд байх зөв юм уу? Хууль зүйн яамны тусгай хамгаалтын хүнтэй очиад гарнаас нь барай бүжгэллээ инглээ гэд. Энэ чинь нэг талаас инээдэмтэй юм шиг бол нөгөө талаас энэ Монгол улсын төрийн бие даасан
төрийн хараат бус, төрийн чадварыг эсгүүлтлээр нь доош нь доромжилж байгаа үйлдэл шүү дээ. Ямар улсад захилгаан одоо чинь бороохон хэрэгэлдэггүй юм? Та нар дурын нэг улстай очиод тусгай хамгаалтын иргэнийх нь хувцсанд нь тэр төрийн хамгаалтанд байж байгаа хамгаалагчийн өөдөөс нь очиод нэг биеинд нь хүрдээ багада захилгаан бороход болно. Томдоо галт зэвсгээр буудуулна. Тэгэхээр чин зүгээр л яадгийн ямар хамаатай эмэгтэй хүний бие таалддаг юм уу? Эх орон ард түмэн Монгол улсын газар шороо оюу толгой таван толгой. Тэгэхэд оюу толгой хаана гэдгийг ч бараг мэдэхгүй. Таван толгойгоо яв байгааг ч ойлгохгүй. Гэрээ хилцлээч уншаагүй. Шийдвэр гаргасан этгээд буруу бол тэр буруугаагаа шийдвэр гаргасан этгээдтэй л явал та. Энд чи юу болоод байгаа? Монголчуудаа сая одоо хоёр өмгөөлөгч одоо Урхан Чимбат Ган Зориг гэдэг хүний хоёр өмгөөлөгч мэдээлэл хийж байгаа. Цагдаагийн хурандаа нарын тухай. Аль нь цагдаагийн хурандаа нарын тухай ярьж байгаа. Оюун бэлэг Урхан Чимбатыг цагдаагийн хурандаа нартай нийлээд уул уурхайг шантаажлаа. Манай бизнес эрхлэгчийг дарамталж хөрөнгийг булаахж байна гэж ярьлаа. Мэргэн гээд тийм юм байхгүй, харин манай хүнийг өмнө уул уурхай дээр нь байхад нь дээрэмдсээ. 5 сая долларын хөрөнгийг булааж аваад 5,000 төгрөгийг гөр авсан гэд. Тэгэд юу гэсэн үг вэ? Хиндэ итгэх юм? Хуулийнхаа, цагдаагийнхаа. Хинд энэ тухай одоо яг нэг үгүй хэлэхэд одоо найдах бай. Би учрал сайдад хандж хэлмээр байна. Монгол улсын ерөнхий сайд учралцахгүй. Эрхэм сайдаа. Эдийн засагчийн илгээрээ хэвдэж байгаа бол энэ улсын уул уурхайг чөлөөтэй ажилуулаач. Монгол улсын нийт газар нутгийн 5% нь ашиглагдаж байгаа. Судлагдж байгаа. Ухах тухай ярьж байгаа 95% нь зөв зүгээр байдгаараа байж байгаа. Тэгээд тэр 95% нь бүр хүрчихгүй байгаа. Уртхаа айдаахан хэрэглээ, уртхаа айдаахан байлгая гэх явангууд уул уурхайг хаачдаг. Сүхбаатар аймагт очиод нүүрсний уурхайг хаачсан. Одоо тэнд 300,000 тонн нүүрс чадж байгаа. Газрын баялагч нь үнс болж байна. Одоо энэ Булган аймагч нь бас адилхан бүр хангай суманд 7-800 хүн ажилдаг ажилчид нь өнөөдөр цалингаа авч чадахгүй байна. Хилдэг юм нь юу вэ? Прокурорын тогтоол. Гэхдээ тэр гэмт хэрэг хийсэн хүнээ шоронд хийгээл энэ ажилсан мөнгөөр нь хохирлын төлөвлөлттэй. Уул уурхай 3 юм л хийх ёстой шүү дээ. Татвараа төлөх ёстой. Байглаа сэргээх ёстой. Дээр нь дүрмийн хүрээнд ажиллах ёстой. Дүрм журмын хүрээнд ажиллах ёстой. Нинжа нар гэдэг одоо нэг юм дарахын эрхтэй хүмүүс байдаг. Татвар төлдөг үү? Байгаль сүрүүлдэг. Иргэдэлдэг. Цагдаа нартаа зодтолддог. Тэр байгалыг болвол ёстой байхгүй болгодог, ямар ч үүрэг хариуцлага үүрдэг. А компаниуд болохоор ажилчдынхаа цалин төлөөд, ажилчдынхаа татварыг төлөөд ажилчдаа ажилуулдаг. Тэгэнгүүт компаниудын очиод ой та ний талаар гомдол ирсэн. Таны асуудал дээр ийм байгаа. Хөрөнгө оруулалтыг өгсөн чи хамаагүй. Энэ хоёр хоорондоо лицензийн маргаантай, татварын маргаантай, газрын маргаантай гэд компанийн түгжээд хаачдаг. Үйл ажиллагаанд зогсоочдөг. Тэгээ юу болдог вэ гэвэл орой нинжа нар ороод нөгөө алтуудыг түүдэг. Тэгэхээр энэ шантаж гэдэг болгоны чин ард эрх мэдэлтэн байгаа юм биш үү?
Өнөөдөр энэ шантаачид чинь юун дээр амьдардаг юм? Энэ шантаач чинь 3 зүйл дээр амьдарч байгаа. За нэгдүгüүрт нь бол мэдээж мөнгөн дээр. Тэд нар мөнгөгүй явдаг хүмүүс биш. Мөнгө өгвөл өгсөн ч яах вэ? Шоронгийн чинь аяыг даасан ч яах вэ? Үсрээл 1 жил биз 2 жил биз гэсэн бодолтой явдаг. Хоёрт нь тэд нарыг зохион байгуулсан, ард талыг хариуцсан, хамгаалалтыг өгсөн хуулийн тодорхой албан тушаалтнууд байгаа. Тэднэртэй найдаж явж байгаа. Тэр хурандаар ярьж, энэ дарга руу ярьж, инхээр болчин тэгэхээр яачин. За үсрээл намайг зөрчлийн хэрэгээр явуулна гэсэн штэ гэж ингэж ярьж. 3 дахь нь улс төрчдийн увайгүй бодол дээр явж байгаа. Тэд нар юу гэвэл хар маас эднийг дэмжиж байгаа. Хөөрхийн нөгөө ард түмнийг учир мэдхгүй ард түмнийг усаа хайрлаж байгаа, бэлчээрээ бодож байгаа. Магадгүй өнөөдрийн өөхнөөс маргааш өөхшиг гэдэг нүдэн дээр нь байсан модон алга болоод өглөө нь очиод усалдаг байсан горхин ширэгчхээр уур бухимдал нь төрж байгаа тэр иргэдийн бодит байдал үнэнгийн тайлбарлаж өгөхөө оронд өөдөөс нь тэрийг турхирж би эх орныхон төлөө, би сонгогчдынхон төлөө, би ард түмнийхээ төлөө, би орон нутгийнхаа төлөө гэж яриад байгаа. Одоо тэгээ бүгдээрээ нэг талтаа шийдвэр гаргахгүй мó? Эсвэл ерөөсөө нэг ч уулуурхаа ярихаа болий, бүгдийг хаай, бүгдийг зогсоё, тэгээд энэ гадна дотноо авахаач болий, тэгээ бүгдээрээ гарч малаа маллаад Монголоо мандуулаад сайхан амьдрий. Ажилгүйчүүдийн тоо аимшигт их гарна. Та нар ингээ бодоо Монголд өнөөдөр өндөр цалин авдаг хүмүүсийн өндөр хэмжээний цалин авдаг ердийн хүмүүсийн 90% нь уул уурхай шүү. Сарын 40 сая төгрөгийн цалин авдаг геологч нь сарын 40 сая. Тэгээ одоо тэр 40 сая төгрөгийн цалин авдаг хүн Монголын ард түмний дайсан гинэ. Тэр хүн толгоогоо ажилуулаад, тэр хүн мэдлэгээ ажилуулаад явж байгаа шүү. Сарын 5 сая, 8 сая төгрөгийн цалин авдаг. Магадгүй тэр жолооч, тэр одоо юу байдаг юм? Тэд нар ипотекийн зээл, аппликейшны зээл, тэд нар өнөөдөр юу гэдгийг энэ улс орны чинь дэлгүүр хоршоо, хоол ундыг чинь худалдаж авч байгаа шүү. Юмнуудын өнөөдөр нэг уул уурхай руу 100 тэрбум хийгээд 100 тэрбумыг хийгээд мөнгө олдвол штэ. Мөнгө олдвол 10 тэрбумын ашигтай байдаг штэ. Тэр 100 тэрбум гэдэг нь зээл байдаг. Хөрөнгө оруулагчийн мөнгө байдаг. Гэтэл өнөөдөр энэ Монголын хөрөнгө оруулагчдыг дотоодын, гадаадын уул уурхай хөрөнгө оруулагчдыг өмөөрдөг, хамгаалдаг, сонирхдог хүн алгаа. Лиценз нь хэнийх юм? төр маа энийг аваа. Ашиглаа. Татвараа төлөө. Энэ олон хүмүүсийн цалингийн нөгөө төсвийг бүрдүүлэхэд туслаа гэчгээд нөгөө гарт нь очиод цагдаа прокурорууд нь ажлыг явуулахгүй шалгаж байгаа, үзэж байгаа, судалж байгаа, зогсоож байгаа. Энэ болох уу? Нэг ч гэсэн ажлын байр бүтгий хаагдаасаа гэж ярьж болдгүй мүү? Нэг ч гэсэн ажлын хаалга битгий зогсоосоо гэж хэлж болдгүй мүү? Тэр хүн заллин хийсэн байж болно. Тэр хүн хахуйл өгсөн байж болно. Тэр хүн гэмт хэрэг үйлдсэн байж болно. Гэхдээ тэр жирийн ажилчдад ямар хамаатай юм бэ? Тэр ажилчдыг нь өрөвдөөд, тэр ажилчдыг нь бодоод анхаарал явж болохгүй байна уу? Энэ улсад өнөөдөр ажил хийхгүй байхаасаа илүү
амар болчих. Ажил хийхгүй байхын жаргаж байна. Лайв хийн, инфлюенсер болно. Дуртай хүнээ доромжлно. Ерөнхийлөгчийгөө хүртэл хөөе хинээ хүрс үхэ чи ми гэн насын ч бодсон тэр төрийн тэргүүнийг бодсон ч тэр шүүмжлэлээ ядаж хүрс уухгүй та гэж ярьж болдгүй мө. Саяхан над руу Орос 3 дугаар сургуулийн ингээд хүүхэд нь явдаг хүний эцэг нь ярьж байгаа. Манай хүүхэд тамхи татж байна. Танах ч гэсэн татандаа. Энэ тамхиг оруулж ирж байгаа хүнийг нэр усыг олоод өгөөч. Сошиалдоор өлгөөд болиулчихсан. Үр хүүхэдтэй эцэг их нь анхаарахаа болцсон. Буруу нь хинбэ гэвэл тэр нэг тамхи оруулж ирдэг компани. Хуулиараа наадах чинь зохицуулаад хориглохыг явуулах юм шиг байна гэсэн. Тэр над хамаагүй. Одоо нэх амар стресс тайлагч нартай болсон Монголын ард түмэн. Ерөөсөө энэ монголчууд өөрсдөө бурууга хүрлээгээд миний буруу юм байна, бидний буруу юм байна. Бүгдээрээ нийлж энэ улсынхаа төлөө жоохон ч гэсэн явъя гэхгүй тэр уул уурхайг угсан хүний буруу гинэ. Өөрсдөө сонгуул болохоор үгтлээ өлсдөг. Тэгээд сонгуульд нь саналаа хинт ч хамаагүй, ямар ч хамаагүй яадгийн гэдэг хариуцлагагүй өгдөг. Улс төрчид нь сонгуулийнхаа мөнгийг хувьяасаа төлдөг. Бараг дэлхийн ихэнх орнд тийм байхгүй шүү дээ. Ардчилсан улс бол сонгуулийн мөнгийг хандвар босгодог. Жинкнээсээ хандив гэдэг. Монгол жинкэн хандив гэж ойлголт байхгүй шүү дээ. Шоуны хандив гэж байгаа. Сайн нэг хүүхдээ юу гэж хэдэн нөхдүүд яриад анхаарлын нийшээ сарниулчаарай гэж худлаа нэг 10-20 хүний нэрээр хэдэн төгрөг өгөөл нөгөөх нь за ингэчээ тэгчээ гэл. Бодит хандив тун хэцүү шүү дээ. Тэр нэг Турк руу хүүгээ явуулах гэжсэн эцэг. Тэр бол жинхэнэ хандив өгчээсэн. Тэр нэг хөөрхий хин билээ бас нэг хүү. Тэр бол жинхэнэ хандив өгчээсэн. Тэр хандивыг өгчээсэн хүмүүс олон хүн өгсөн учраас маш олон хүн би хүртэл хэдэн төгрөг өгөөд хүмүүс янз бүр өгчээсэн. Осорж яамаад хүмүүс жинхэнэ хандив өгдөг байсан. Үйлхаар нь. Тэрнэш одоогийн энэ шантаачдын хандив гэж юу байх вэ? Шантаач нарын хандив гэж байдгүй юм. Тэр хандивын судал хандив өгсөн этгээдүүдийн ол санхүүжүүлсний мэд зорилгын тогтоо бодит хандив байж болно. Би ямар нотлох баримтыг шинжилэн сундлагт нь оролцох биш. Тэгжээж энэ улс орн чинь одоо нэг ингмээр байна. Эрхэм ерөнхийлөгчөө, эрхэм ерөнхий сайдаа, эрхэм их хурлын дарга та гурав минь намайг бодвол төр дүшилцэж шийдвэр гаргалцаж улс орныг удирдах яваа. Та гурав минь энэ улсын төсвийн алдагдлыг бий болгоод байгаа төсвийн цоорхойг бүглэхийн тулд уул уурхайн компаниудыг хуулиа дагуу явж байгаа уул уурхайн компаниудыг тайван амгалан ажилуулах бололцоог нь гаргахын тулд бодлогын тодорхойлоод өгөөч гэж гуйж байна. Хөрөнгө оруулагчдыг хүний өөрийнхөө өмөөрч хамгаалах тогтолцоог бүрдүүлээд өгөөч гэж хүсэж байна. Зөвхөн гадаад юм биш. Дотоод юм бас. Тухайлбал хамгийн их орлого оруулдаг алтны үйлдвэрлэл дээр, жоншны үйлдвэрлэл дээр, нүүрсний үйлдвэрлэл дээр төсвийн чинь хэдэн хувийг бүрдүүлдэг юм бэ? Яагаад хэвийн байсан компани татвараа төлж чадхаа болов гэдэг дээр ажлын хэсэг гаргаад ёстой тэн дээр чинь сонсгол юмэр. Нөгөө хэдийн эргүүнүүд чинь баяр цогтын
сонсголч гişиг солиороод байсан. Тэр гişүүд та нар нээлттэй сонсгол хийгэж байгаа юм бол энэ дээр сонсгол хийгэж. Наа төсвий чинь цоорхой юунаас болоод байгаа? Санаатаа татвар төлөөгүй юм уу? Олсон орлогоо нуусан юм уу? Эсвэл олох ёстой орлогоо олж чадахгүй байгаа юм уу? Олж чадахгүй байгаа орлого нь юу юм? Ухаат юм гараагүй юм уу? Эсвэл улаан луурчдын шантаажнаас болоод байгаа юм уу? Энд нь хууль хяналтынхаа оролцсон уу юу гэдгийг хүртэл нарийн тогтоох хэрэгтэй шүү дээ. Тэгжээж энэ Монгол улс чинь цоорхой төсвөөсөө гарнаа. Өнөөдөр энэ төсвийн цоорхой гэдэг байгаа юм чинь өнөөдөр нэг төрийн албаа агчид нэг гадаадаар зугаалаад төсвийг цоофтол нь яваад байгаа. Эсвэл төрийн ордонд 1-2 удаа одоо юу гэдгийг 70-80 жилийн салбарын хурал хийгээл эсвэл нэг одоо юу гэдгийг аймгийн засаг дарга нэг одоо юу гэдгийг ланд 300 Lexus 600 авч унаал ингээд төсөв чинь бүр оргуу алга болоод байгаа юм биш ээ. Энэ бол жижиг юм. Хуулийн дагуу бол орон нутгийн ажиллаж байгаа шинэ байгаль орчны яам. Жишээлбэл уул уурхай яам. Жишээлбэл улсын их хурлын орон нутагт явдаг одоо томилтоор явдаг унаа тэргүүд нь хамгийн сүүлийн үеийн тоноглолтой, хамгийн орчин үеийн хамгийн сайн унаа авах хэрэгтэй. Хүний аюулгүй байдал чухал. Тэр чин тансаглал биш, ажил хийж байна. Хэрвээ магадгүй төрийн ордондоо чуулаад түмэн олонтойгоо хилцээд явах шаардлагатай бол энэ хурлыг жилд 10 удаа хийсэн ч яах вэ? 20 удаа хийсэн ч яах вэ? Эсвэл гадаад руу яваад Монгол улсын нэрийг төлөөлж оролцох зайлшгүй хурлаа бол явна. Химнэлт гэж хэлээд ийм юмыг химнэн гэдэг ийм жижиг юм ярьдгаа бол. Харин би хэлээд ш төсвийн цоорхойг бүрдүүлээд байгаа юм бол татвараа төлөхгүй байгаа компаниуд. Татвараа төлөхгүй байгаа компаниуд нь юунаас болоод төлөхгүй байгаа юм бэ? Санаатаагаар төлөхгүй байгаа мó? Эсвэл ажлыг нь саатуулаад орлогыг нь зогсоогоод одоо болгээд ажилчдыг нь гудамжинд гаргаад байгаа юм. Энэ дээр одоо дуграх цаг болчиход байна. Энэ бол аимшигтай шүү. Монгол өнөөдөр нефтийн том нөөцтэй байхыг үүсэхгүй. Энийг чинь судлах хэрэгтэй. Тогтоох хэрэгтэй. Тэгэнгუთ эргүү тэнгүүд чинь энэ хараа Петро Чайнагийн лого байна гэж хүний ёо бурхан минь ээ. Гэхдээ Монгол улс одоо эзэнтэй байна уу? Эсвэл ингээд эзэнгүй байна уу? Нэг монголчууд тэгдэг штэ нөгөө нэг зум болохоор цусландаа гараад гэр орноо энэ тэнд хайчдаг. Тэгээ хулгайч нар орж ирээд дураараа ажиллаад байгаа юм шиг айгүй сонирн мэдрэмж төрлөө надад. Би өнөөдөр эрхэм ерөнхий сайд тантай тусгайлан болдог бол хэвлэлийнхнийг байлцуулан нөхцөл байдлын талаар илүү тодорхой мэдээлэл өгмөр байна. Би танаас зөндөө гуйдаг нэг уулзъя. Уулзъя гэдэг чинь би танаас юм гуйгах гал, ажил олох гол. Эсвэл нөгөө бусдын хэлдгээр бэд хаан болох гол явах гээд байгаа юм биш. Би бас нэг энэ төрд 8 жил зүтгэсэн. За эргээд 8 орчим жил одоо ингээд хуулийн чиглэлээр яваад ялангуяа та бүхэн мэдж байгаа Монголд өнөөдөр энэ болоод байгаа хөрсөн дээрээ болоод байгаа асуудлуудаар хөгжлийн талаар ярилцъя гэж яриад байгаа. Хөгжлийн талаар ярилцахад би маш тодорхой байсан. Би Батмөрийн инквайр дууг нь бас хэлсэн. Тэгээ тэр хүн их завгүй байгаа. Би Батмөрийн инквайрт маш тодорхой байсан. Тэр хулгайч юм бол тэр хулгайч нарыг нэг нь шийдэг. Гэхдээ энэ
Уул уурхайн салбар чинь улсыг нуруунд дээр авч явж байгаа. Уул уурхайн салбарын шантааччдын асуудлыг зогсоогооч ээ. Болиулаач ээ. Энэ салбарыг чинь өнөөдөр сүрүүлэхийн тулд бүр байхгүй болгохын тулд бүх аргаараа гадна дотны бүлгэллүүд тусгай албатууд зүтгэж яхахыг үгүйсэхгүй. Тиймээс үгсэн тохиролцсон ч байж магадгүй, тохиролцоогүй ч байж магадгүй, зөвхөн өөрийнхөө хэдэн төгрөгийн төлөө гэж ч байж магадгүй. Гэхдээ та нар боддоо Бээжин гэдэг нэртэй нэг нөхөр ууланд явж байгаа хүнийг дормжилсан шүү дээ. Бээжи яасан баг ял аваагүй. Дормжлуулсан үе яасан? Сэтгэл санаагаар унаад амиа орлсон. Ямар гав юу вүлээ? Бүх байнга орилдог байсан. Байнга ярьдаг байсан. Сүүлдээ бүр учрлыг асуудлаар бөө юм болсон. Хүрлбаатрыг хужаа, Хүрлбаатрыг алах ёстой. Хүрлбаатрыг Монгол улсын эх орны эсрэг явсан гэж чарлаад байсан. Тэрний нөлөөнд нь юм уу яасан нэг нөхөр бараг тэрийг алах бэлтгэл хийж байсан. Гэтэл бодит байдал дээр тэд нар эх орныхоо төлөө л явсан штэ. Хүрлбаатар, Учрал тэрний хөөрхий ойд явж байгаа хүнч гэдэг юм. Гэтэл энэ галзуучуудаа хүний өөрийнхөө ингээд байлгаад тэгээд тэрийг хин санаачлаад хин явуулаад юу болоод байгааг баг бүгд мэдж байгаа. Мэдж байгаагаар нь юу ч хийж чадахгүй юм. Ямар нэг юм хийгээч ээ. Төр засаг минь ямар нэг юм хийгээч ээ. Болд генералаа та ажиллаа хийж гэнэ үү? Эрхэм генералаа таны энэ одоо хариуцсан салбар чинь нэрээ доогуур чи юу болоод байна? Энэ уул уурхаар юу ороод байна? Энэ уул уурхайн ажлуудыг зогсоох гээд байна юу болоод байна? Хүмүүс нь ажиллаа хийгэлдээ. Хулгайч нь хулгайчаараа, уурхайч нь уурхайчнаараа, хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулагчаараа ажилламаар байна. Энэ шантаачдыг зогсоохын төлөө шуурхай нэг юм хийхгүй мүү? Миний ойлгочоор энэ цагдаагийн байгууллагын чинь 24 цаг ажилладаг санагдаад бах юм. Имлэг цагдаа 2. Эрх мэдэлтэй эрх мэдэлгүй нь хамаагүй ерөөсө 24 цагаар явдаг тэр утгаараа бид нар Монголын цагдаа биднийг хамгаална гэдэг. Өнөөдөр Монгол улсад эзэн байна уу? Хүн байна уу? Ард хүн байна уу? Одоо нэг юм ярихгүй бүр арай тэндлээ. Морьтой Монгол зонгол юу огшин энэ тэр гэл бөө юм ярих. Би Монголдоо хайртай. Би Монголынхон төлөө байдаг. Би тусгай албадыг бас аль болох ус төржүүлэхгүй байхынсан, аль болох тусгай албадын янз бүрийн үйл ажиллагаа шүмжлэхгүй байхынсан гэд тэдэнтэй аль болох одоо юу гэдгийг талтаа ханддаг. Би өөрөө өмгөөлөгч хуульч хүн. Шүүхээр би ямар нэгэн байдлаар ус төржилт хийж идэггүй. Гэтэл өнөөдөр энэ гэмт этгээдүүд нь ял авахгүй. Саяхан нэг хэрэг таслагдсан. Нэг 92 хамтран амьдарч ягаад муудалцаад им нь эрийгэ эсвэл 90 имигэ ч юм уу нүцгэн шалдан зүйлийг чинь хевлэлээр гаргана гэд хэлсэн чинь нөгөөх нь цагдаад өгөөд 3 билүү 5 жил ч илүү нөгөөх хамтран амьдрахч байсан этгээдийн ял өгсөн. Гэхдээ тэгээ одоо яах вэ? Хохин шүү дээ. Хүн шантаажлах тийм амар л хуйлтай юм биш. Гэтэл олон нийтийн өмнө очиод ингээл ордны одоо авгаа хүртэл ингээл юу гэдгийг үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолыг уулна хамгаалах үүрэгтэй ив нэгдлийг бодох ёстой байтал чинь эргүү казак хасаг новш юу гэсэн за энд байгаа дорнод юу мөн дээр байдаг нөхдүүд нь хар энэ тэр гайл
бие биенийг шантаажлал, дарамтлал, айлхаа сүрдүүлээл. Тэгээ энэ улс чинь юм жижиг юм уу? Бид ингээд жирийн бусад улсуудтай өөрсдөө харьцуулах хэрэгтэй шүү дээ. Дэг журам Монголд хэрэгтэй байна. Ардчил хэрэгтэй. Анархистууд хэрэггүй. Ардчил бол анархизм биш. Тодорхой асуудал бол либералчлагдах ёстой. Гэхдээ төр үгүйсгэх ёсгүй. Тодорхой зүйлүүд либералчлагдаж болно. Гэхдээ төр үгүйсгэх ёсгүй. Төр төрөөрөө түмэн түмнэрээ эрх мэдэлтэй нь эрх мэдлээ хэрэгжүүлдэг болмоор байна. Эргүүлийн цагдаагч гэсэн хүндлэх хэмжээнд энэ улсын иргэдэн боддог, ярьдаг, ойлгодог, хамгаалдаг, итгэдэг баймаар байна. Сүүлдээ цагдаатай итгэх үү гэдэг чи өөрөө их сонирн болчихлоо шүү дээ. Миний монголчуудаа цагдаад хэлснээс өөрөөсөө очиж уучраа олох их гээд байгаа юм уу? Цагдаа тусгай хэрэгсэл ашиглах эрхтэй. 90 онд чинь бүгдэнд нь гав өгцөн, цахилгаан гав өгцөн, дэг журамд нь оруулаад чар парт гэл ингээл хүмүүс нь чи ингэх ёстой гэл дүрм журмаараа яваад байдаг байсан шүү дээ. Одоо болсон чи юу болцсон юм бэ? Бараг л одоо юу гэдгийг цагдаа та болио гэд хэлхийг нь өөдөөс нь пэмэнэл гэхийн, хувцсыг нурахын, зодод нүдэхийн, салаавч өгөхийн, ойрлохын, чарлахын. Тэгээ нөгөөдүүл нь хуулийг сонголтоо хэрэглэхийн. Ядарсан иргэний хүүхэд болохоор ярамгийн байдаг 461-т очиод хэвдчихээн. Нөгөө ямтны гар хүл болоод байгаа шантаачууд нь янз янзын машин унаал, бүдүүн дарга нартыг нэр хилээл, том намын одоо юу гэдгийг үг хилээл. Энэ улсыг ингмээргүй байна. Монгол улс өнөөдөр мөнх оршин тогтно гэвэл иргэдэн өнөөдөр ив нэгдэлтэй бодлого шийдвэрийг зөв таны хэлж байгаа үг надад таалагдахгүй байсан ч таны хэлэх үгийг би сонсноо, хэлнэ гэдэг тийм зарчимтай явахгүй бол сүүлийн үед энэ улсыг чинь сүрүүлэх гэсэн, дунд нь хаглах гэсэн, бутрах гэсэн одоо хамаагүй одоо зүйлүүдийг оруулах гэсэн ийм үйл ажиллагаа болох гээд ах шиг надад санаа зовлт өгж байна. Бид ард түмэндээ хайртай бол ард түмний сонголтонд хайртай байх хэрэгтэй. Ардын намыг ард түмэн сонгосон. Ард түмэндээ бид хайртай бол ардын намыг ажиллаа хийхийг хүсэх ёстой. Ахад бидэнд боломж гарна. 28 онд. Дахиад ард түмнээс асууна. Ард түмнээ та нар сонгосон шүү дээ ардын намыг. Ардын намыг та нар сонгоход 10 жилийн дотор амьдрал чи яасан бэ? Ажлын байр чи юу болсон бэ? Авдаг цалин чи ямар болсон бэ? Мах шүл чинь ямар үнэтэй болсон бэ? Яаж яхад миний яриад байсан шатхууны нөөцөө эднэр бүрдүүлсэн үү? Та нар одоо дахиад 4 жил зовмоор байна уу? Эсвэл өөрчлөөд өөр хүмүүсээр удирдуулмаар байна гэж асууна. Тэд дахиад сонголтоо үгүй би зовмоор байна гэд хэвэл бид дахиад ард түмнийхээ тал зогсохоос өөр аргагүй. Ардын намын ажиллаа хий. Тэд нар сонгохгүй гэвэл тэгэл сонгохгүй. Одоо бид ажиллаа эрүүл хийн гэж. Ингэж энэ ардчилч нь явдаг болохоос анархистуудын гар хөлөөр улс орноо сүрүүлэх гээд удирдагчдаа доромжлоод салаач малаач өгөөд одоо төрд тайван ажиллах сонирхолтой иргэдч ховорчоод байна шүү дээ. Бүүл хардалт, сэрдэлт, дарамт, шахалт, болгоомжлол,
Хуулийн дагуу мөртлөл яана ингэчих үедээ тэгчих үедээ гэл нөгөө анархистууд нь орилол чарлаа. Өнөөдөр энэ байгаль орчны сүрлийн эсрэг явж байгаа нь хинч байлаа гэсэн сайн байгаль орчноо сүрүүлэх ёсгүй. Гэхдээ тэрүүгээр халахвчлаад тэрүүгээр худлаа үг хийгээд өөр зорилгоор, өөр бодлогоор энэ улсыг сүрүүлэх гээд байгаа бол энэ бүтэхгүй. Тэрхийг зөвшөөрөхгүй. Тэгж болохгүй гэж хэлмээр байна. Энийний төлөө миний Монголын ард түмэн нэгийг бодож хоёрыг тунгааж энэ лайвыг сайн шеэрлээд өгөөрэй. Улс төр хийх сэдв гэж байна, улс төр хийхгүй сэдв гэж байна. Уул уурхайг өнөөдөр улсын төсвийг бүрдүүлж байгаа учраас төсвөө өнөөдөр бид нар бүрдүүлэхийн тулд төрийн хамгаалалт уул уурхайд шаардлагатай боллоо. Төр хамгаалтаа өгөөч гэж уул уурхайчдын өмнөөс, горнякчдын өмнөөс, жирийн уурхайчдын өмнөөс гуйж байна. Монголын төрөөс. Уурхайчдын төлөө зүтгэсэн мянган одоо тэр инженер, мянган одоо тэр уурхайчд, кофшин жолоочд, өрөмдөгчд тэдний өмнөөс өнөөдөр энэ галзуучуудаа холдуулж ажлыг нь хэвээ илгэх, дээр нь хурамч худлаа янз бүрийн байдлаар хуулийн шийдвэр тогтоол нэрээр уурхайг нь хааж өдөр болгон авдаг байсан орлого цалингийг байхгүй болгож охид хөвгүүд гэр орныг нь гуйлагчны ядуугийн тарчигхан амьдралтай тэр бүлэг рүү оруулах гэж байгаа тэр дал бодлогыг нь тасан зогсоож өгөөч гэж Монголын төрөөс, Монгол төрийн тэргүүнээс, Монгол улсын их хурлын гишүүнээс, Монгол улсын их хурлын даргаас, Монгол улсын ерөнхий сайдаас хүсмээр. Горнякчууд Эрдэнтийг авч яваа. Горнякчууд Дорноговчуудаа авч яваа. Дорнотыг авч яваа. Булганыг авч яваа. Монгол улсыг авч яваа шүү. Тэднийг 50 амгалан ажиллахад нь гадаад байна уу, дотоод байна уу, хятад байна уу, Монгол байна уу? Аль ч улс байсан үл хамааран горнякчд бол горнякчд. Тэднийг 50 ажлын хийлэг. Хийх ёсгүй шийдвэр гаргуулад хийх ёсгүй газараа горнякчд өөрсдөө очиагүй. Хин нэгний шийдвэрээр очисон. Тэр шийдвэр гаргасан хүмүүстэйг очиж тэмц.